сайн байцгаана уу? За ингээ өнөөдөр бүгдээрээ хэрхэн гар утасныхаа дуу тоглоулагчдэр дууныхаа үгийг харж дуулах тийм боломжтой болох вэ гэсэн тийм хичээлийг оруулъя. За жишээ нь энэ дуу байна. За энэ солонгос дуу байна. За жишээ нь ингээд солонгос дууны үгийг ингээ 3 цаг тэ ихнийх нь солонгосоор дараах нь ромажи буюу галилсан. Тэгээд утга нь байна. За ингээ гэх мэтлэн та өгсөн хэлээр өгсөн дуу дуулж болох нь. За дууныхаа үгийг яаж олох вэ гэхээр бид хамт утгагүй үзүүлэх болно. За энэ бол интернетгүй орчинч гэсэн ингэж ажилладаг. Энэ бол дефолт плеер нь өөрийнх нь үндсэн плеер. Интернетгүй офлайн гурамд ажилладгаар давуу талтай. За үүнээс гадна өөр Play Store руу та бүхэн ороод янз бүрийн плеер байгаа. Дуу тоглогч нар. Жишээ нь миний нэг хайж олсон плеер нь Musicana гэдэг нэг плеер байна. За энэ бол жишээ нь өчтөр хайж олсон байгаа. Энэ дээр ингээд lyrics гээд тэр баруун дээд булан дээр гарчиж байгаа. Энэ дээр дууныхаа нэрийг ингэж бичээд Dancing Queen ингэж бичээд тэгэхээр дууны мань үг гарч ирж байна. За дуугаа явуулъя. За дуулж байна. За эргээд lyrics гэдэг дахиад орохоор no lyrics found гэдэг гадарлаа. Ингээд дахиад намайг search хийлгүүлэх гээд байгаа хгүй. Тэгэхээр энэ плеер бол бас ийм дутагдaltaй талтай. Энэ дээрээс нь интернетгүй үед ажиллахгүй гэсэн үг. Яг бол тухайн дууныхаа тэр файл руу юг lyrics-а тач оруулахгүй байх гэсэн үг. За ийм сул талтай байна. Тэгэхээр би та нарт өөрхийн бэс даргаыг яг одоо танилцуулъя. За компьютер дээр MP3 tag гэдэг програм байгаа. Энэ програмаар хэн яаж саяын шиг тэгж дуу оруулах вэ гэдгийг үзүүлье. За ингээ компьютер дээр үрж ирлээ. За жишээ нь за энэ дуу Stay with me when за MP3-аар ингэ байж байна. За тэгэхээр бид хүнд сая хэлснээр MP3 tag гэдэг энэ хүү програм хэрэг болно. За энэ програмыг татж авъя гэвэл та бүхэн MP3 tag гэд бичгээд Google-с хараад ирэх болно. За ингэ шүү download хийлээ. За энэ програм би аль хэдийн татаад компьютер дээр суулгацсан байгаа. Тийм учраас тэрхүү процессыг энд харуулсангүй. За энэ дараад татчих нэ. Татаад 347 мэг байна. Програм. За энийг хачи. За энэ програмаа татаад суулгацсан. За одоо ажиллууллаа. Заавал ингэж нээхгүйгээр тухайн дууныхаа дуун дээр маус хулгайных баруун товчийг дараад MP3 tag гэж байна. За энэ дээр дарсаж байна. За энэ үгд ороод ирж байна. За энийг delete хийчих. Заавал ингэхүүр програм нээсэн төгөл дараа ингэж ирлээ. Төвчлээ. Чи татлаа орууллаа. За ингээд яах вэ гэхээр маш амархан энэ дээр extended tags гэж байна. Энэ дарлаа. Дараа нь add fields дээр дарлаа. Эндээс
За энэ field тэгэхээр ямар төрлийн field байдгийг сонгож өгнө. За эндээс энэ sync lyrics гэж байна. За үнийг дарна. Сонгоно. Тэгээд wall гэдэг дээр маань дууныхаа үгийг copy тугаа. За энэ за жишээ та Монгол дууны гадаад дууны lyrics бол дууны үйл амархан олдно. За Монгол дууны үг маань бас айныг бэлэн байж байгаа нэг нөхөр. За уучлаарай. Нэг хүн. Нэг хүн ингээд дууныхаа үгийг бичээд оруулсан байна. Коммент хэсгээр. За нэг копидлоо. За эргээ коммент орлоо. За түүний wall хэсгээр. За ингээд утас руугаа ирлээ. Тоглоулагч руу орлоо. За ингээд за ингээд ордорсон байг харж байна. Nice үз. Баяртай.